Сайн байцгаана үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр манай студид Монгол Улсын зөвлөх инженер, судлаач Бүрөвний Мөр ирээд байна. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр миний хувьд өнөөдөр тантай мэдээлэл технологи харилцаа холбоо гэдэг бид нар бол өдөр тутам одоо магадгүй хүн төрөлхтний хөгжилтөөс эргэцээд өдөр тутмын хэрэглээнд улам чухал болж байгаа ийм салбар байдаг. Тэгэхээр энэ дээр бас нэг аюулгүй байдлын асуудлууд гэдэг юм уу, техник технологи дэвшлийн асуудлууд, улс орнын өөрчлөлтөөний асуудлууд, эдийн засгийн ач холбогдлын асуудлууд гэдэг олон зүйлүүд яригддаг болж л тээ. Тэгэхээр үүнтэй холбоотой зарим асуудлуудаар бүгдийг нэг дор хамж ярина гэдэг бол боломжгүй байна. Ярилцъя гэж урьсан юм. Тэгэхээр эхний асуулт. За одоо сүүлийн хэдэн жил ингээд гадаад мэдээ, олон улсын мэдээ ч юм уу харахад хүмүүсийн одоо залуучуудын хоорондоо ярьж байгаа зүйлийг харахад одоо 2G, 3G, 4G, 5G гэл нэг юм яриад. За манайхны нийтлэг байгаа ойлголтоор энэ бол нөө интернет нь илүү хурдан болоод байна л гэдэг нэг ерөнхий юм ойлгоод ах шиг байна. Ер нь энэ яг ямар учиртай зөв таны хэлдэг зөв. Ер нь энэ 2G, 3G, 4G, 5G гэдэг бол технологи давтамж дээр суурилсан одоо үүрэн телефоны технологиг л одоо хүмүүс мань давчилж ингэж хэлээд байгаа юм. За одоо бидний бол амьдралд нэлээд түгээмэл одоо хэвшсэн байгаа одоо давтамж буюу одоо 4G технологи маань бол одоо зах зээл нэвтрээд нэлээд удажлаа шүү дээ. Тийм тэгээд яг 5G технологи бол одоо Монгол улсад бол одоогор нэвтэрж байна. За зарим өөрийн телефоны компаниуд бол алюжиний одоо туршилтын бааз станцуудаа хасаагаад хэрэглэгчдэд 5G технологиор хүргээд эхэлсэн байна. За таны төрөний дурддаг бол үнэн. Яг 4G, 5G хоёр технологиг харьцуулахад бол өөрөө бас тэнгэр газар шиг л их одоо ялгаатай тийм технологи байгаа юм. За 4G технологи дээр яг зүгээр товчлоод ингээд хэлэхэд 4G технологи одоо нэг цэгээс нэг цэгт мэдээллийг хүргэх хурд гэж байдаг. За тэр нь бол одоо жишээлбэл 5G дээр ярихад бол 4G-гээс бараг 10-аас 100 дахин их хэмжээний байх жишээний. Тийм тэгэхээр бидний нөгөө мэддэг одоо гигабайт, мегабайт гэдэг ойлголтууд одоо та сонсчлоосон бас хэдэн мегагийн хурд гарах вэ гээл тий. Тэгтэл 4G бол одоо юу гэдэг нь дээд талдаа туршилтаар бол 200-аас 1 гига хүртэлхийг гаргадаг байх жиштэй бол тий 4G болоод тэгтэл 5G технологи минь өөрөө бараг 20 гига хүртэлх одоо хурдыг нэг хэрэглэгчд хүргэх тийм боломжтой байхгүй. Тэр нь одоо технологиор ингээд судлагдсан байдаг. Тэгээд та бүхэн харж лээсэн баг сая нэг ICT Expo гэж Монголд болж байгаа үйл ажиллагаанууд дээр 700 мегабайт хүртэх хурдыг гаргалаа гэж ингээд сошиал орчинд явж байсан. Тэгээд яг хав нийгэмд хүмүүст харагдж байгаа өнцөг бол зөвлөдөө. Технологи маань өөрөө энэ бол яалтчгүй 5G бол одоо дараагийн технологи болчиход байгаа юм. Тийм олон улсад ч гэсэн одоо яг энэ чиглэлээр бол одоо томоохон гүрнүүд бол яг өрсөлдөж эхэлж байна. Цаашдаа нэг энэ салбарын одоо юу гэж ярьдیں۔ Өрсөлдөөн гэж ярих юм уу да энэ бол нэг 5-аас 10 жил бол найдвартай үргэлжлэх болов гэж судлаачийн үднээс бол хараад идэг. Тийм ч ажиглагддаг. 5G технологийн салбарт гэсэн. Тийм салбарт. Гэхдээ одоо энэ дээр бас нэг энэ 5G гэдэг чинь зөвхөн нэг хоосон нэр чим шиг болох гэдэг нь л да зарим юм дээр. Одоо жишээлбэл би нэг хэдэн жилийн өмнө яг аль компани санахгүй Солонгосын нэг компани 5G технологиг эзэмшлээ гэдэг одоо мэдээ гаргаж ирсэн. Samsung ч байсан юм уу юу ч байсан. Гэтэл тэрний дараа хятадын зарим технологийн компаниуд ямар зүйлийг ярьж эхэлсэн гэхээр Солонгосын 5G-г манай 5G-тэй харьцуулахгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоо ингээд нэг ямар нэгэн техник дээр бид 1-р үе, 2-р үе, 3-р үе, 4-р үе гэж ярьдэн шүү дээ. Тэгэнгүүт 5G гэдэг чинь одоо хятад ч байсан, солонгос ч байсан яг адилхан 5G байх юм уу? Яг адилхан үзүүлэлттэй байх юм уу? Эсвэл тухайн улсаасаа хамаарат өөр байх юм уу? Энэ чинь яг хийн тогтоож хэмжээд байгаа юм. Тийм. Яг хөө зүгээр манай одоо харилцаа холбооны салбарын одоо бүх бодлогыг бол одоо Монгол улсад бол яам хэрэгжүүлж байгаатай адилхан дэлхийн нийтэд бол IT үе буюу дэлхийн цахилгаан холбооны байгууллага гэж газар байдаг. Энэ газар маань одоо нэг ёсондоо төлөвлөлт хийгээд 5-10 жилийн дараа 20 жилийн дараа энэ харилцаа холбооны чинь давтамжууд бодлого ер нь хаашаа явахыг тухайн газраас одоо нэг ёсондоо бодлогын шин чанартайгаар одоо ингэж бодлогууд референсүүдийг журмуудыг гаргах. Түүнийг нь одоо тухайн салбар болгоных нь одоо жишээлбэл Азад бол Аз намхан талаа холбооны цахилгаан холбооны байгууллага гэж байдаг. EBT гэж байдаг. Тэр газарт бол одоо танаа бүс нутагт 5G давтамж бол одоо нэг ёсондоо тэдээс тэдний хооронд байна. Тэм технологитой байна гэдэг ерөнхий концепцуудыг гаргаад өгдөг.
Тэгээд давтамж гэдэг чинь өөрөө хязгаарлагдмал нөөц байдаг. Одоо бидний ашиглаад байгаа. Одоо энэ 5G гэдэг технологи ч юм бол одоо жишээлбэл 3.5-аас тий дээшээ 4.6 ГГц-ийн хооронд ингээд давтамж дээр байршиж байгаа. Зарим газар бол бүр дээшээ 27-оос 30 ГГц дээр байршиж байгаа ч байна. Тэгэхээр тэр хүрээндээ бол одоо жишээл Аз намхан талын хооронд нутад бүс нутагтаа яг ямрыг хэрэглэхийг бол тухайн бүс нутагт нь бол одоо нэг чөлөөт байдлаар ингээд зөвлөмж хүргээд тэгээд тухайн байгууллагууд нь тухайн орны одоо юу гэдэг харилцаа холбооны яам гайвантлаг газрууд өөрсдийнхөө одоо боломж нөхцөлд тааруулаад аль технологи руу явах гэдгийг шийдэл гаргаж явдیں۔ За яг хуу тэр зөрүүтэй байдал гэж ярьж байгааг бол яг нөгөө вендорын асуудал бол байж магадгүй юм. Тэрнээс биш одоо нөгөө эн чинь үүний цаана бол ерөөсөө физикийн хууль, байгалийн хууль явж байгаа учраас нэг нь энээсээ илүү, энэ нь энээсээ илүү гэсэн ойлголт бол байхгүй. Яг л нэг стандарт бол юу гэсэн бэ? Стандарт бол энэ тэр чинь нөгөө түрүүний миний дурддаг ITO гэдэг байгууллагаас одоо ийм давтамж дээр ийм одоо бааз станцуудыг байгуулж хэрэглэгч түргэн гэдэг ингээд бүр тодорхой нэг стандартуудыг тавьсан байдаг учраас тийм зөрүүтэй гэдэг ойлголт бол байхгүй болов гэж бодож байна. Яг бас нэг дээрээс нэг сурталчилгын шинжтэй юмнууд байж байна. Тэр бол одоо угаасаа ойлгомжтой. Таны түрүүний дурддаг одоо бүгд найрамд тус солонгос улс, бүгд найрамд хятад улс бол одоо яг дэлхий дээр байгаа энэ 5G технологи дээр бол яг нэлээд өрсөлдөж байгаа одоо газруудын улс орнуудыг та нэрлэж байна л да. Дээрээс нь бол Америкийн нэгдсэн улс тэгэл том тоглогч гүрнүүд бол байна. Тэгэд дэлхийн нийтэд бол одоо нэг 80 орчим улс яг 5G технологиг улсдаа нэвтрүүлээд бааз станцуудаа байгуулад хэрэглэгчээ 4G-ээс 5G руу шилжүүлээд ингээд явж байна. Тэгээ яг хөө үүний цаана бас нөгөө нэг 4G-ээс 5G руу шилжихэд бас цаг хугацааны ч асуудал байна, хөрөнгө мөнгөний ч асуудал байна. Өөрөө 5G-ийн технологи нь бас нэлээ өндөр өртөг зардалтай. Дээрээс нь нөгөө нэг хэрэглэгчид нөгөө нэг энэ өндөр хурдыг хүргэхийн тулд нөгөө маш их хэмжээний шигүү бааз станцуудыг үүсгэж бүрхэлтийн мууж үүсгдэг байхгүй. Тэгэхээр трийгээ дагаад маш их хэмжээний бааз станцуудыг шигүү байршуулгаас ахуулаад ингээд технологийн хувьд зардал нэлээд гарч байгаа асуудал байгаад байгаа. Яг глобалчлагдаад ирэх юм бол технологи нэлээд хямдрах юм бол тэр үйл явц нь хурцтай л явна л та. Тэгэхээр ингэж ойлгох гэдэг нь Монголын одоо өрийн холбооны компаниуд ч юм уу те тэд нар бол 5G технологиг бүрэн нэвтрүүлэхийн тулд өмнөхөөс илүү зардал гаргаж байгаа. Илүү олон станц барьж байгаа. Тэгэхээр энэ бол томчууд нь илүү боломжтой болж тарах гэдэг юм тийм үү? Тэг яг ер нь бол маш их хэмжээний зардал бол гарч байгаа. Тэгээ яг энэ чинь нөгөө нэг технологийн хөвслээд агаад одоо энэ өрн телефонд одоо Монгол улс зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа том жижиг гэж хуваахнаа шин. Гэхдээ ер нь бол бүгд цаашд ингээд үе шаттай төрүүлж хин орох уу, дараа нь хин орох уу гэдэг явах бүгд л хизээ нэгэн цагт технологиудаа шилжих асуудал гарах болов гэж бодож байна. Ямар ч байсан өмнөхөөс илүү олон станц барьж иж, илүү том сүлжээг бий болгож иж 5G технологи руу нэвтрэх юм байна. За ганц Монгол биш дэлхийн нийтэд. Ер нь дэлхийн нийтэд. Тэгээд түүнийг дагсан одоо бааз станцуудыг холболтыг их шилэн кабель, дэд үтцийн асуудал идэргээл ингээл маш олон одоо нөгөө инженерийн шийдлүүд дагж явж иж тухайн одоо хэрэглэгчид бас чанартай сүлжээ үйлчлэгийг хүргэх асуудал явж байгаа юм л да. Тэгэхээр яг зүгээр сэдвтэй бас яг шууд холбоогүй байж болох юм. Гэхдээ надад гинт нэг сонирч асуулт орж ирлээ. Одоо энэ Монголын өргөн удам тал нутаг гэж бид нэр ярьдаг. Энэ том орон зай бол нөгөө 5G технологи тийм үү дараагийн шатны технологи нэвтрэхэд сул тал болох гэдэг тийм. Илүү олон станц хэрэгтэй учраас тэгж харж болох уу? Тийм яг тийм бас нөгөө өнцгөөс бас тэгж харж болно. Гэхдээ яг хөгжлийнхөө үе шатыг харах юм бол бидний эхлээд эн чинь нөгөө нэг суурьшлийн бүсүүдийн ангилах асуудал яригдана л да. Эхний ээлжинд одоо хүн амын нэвтршил ихтэй байгаа томоохон одоо сум суурингууд тийм ээ хотчлолттой суурингууд. Тэгээд дараа нь аймгийн төвд өдөө орон нутагт бол тэгэнгүүтээ сумын төв рүү гिचээд тэгээд дараа нь одоо нөгөө баг юу гэдэг ингээд одоо үйлчлэлээр нэгсэндөө тэр сүлжээ үйлчлэгийг л одоо тарах дэд үтцийг үүсгэх шаардлага үүснэ. Тэгээд тэрнээс биш одоо үүний чинь цаана нөгөө нэг та мэдж байгаа зах зээлтэй уялдаатай юм авч байгаа. Ямар ч хэрэглэгч байхгүй газар 5G нэвтрүүлээд бааз станц тавьчихдаг. Тэгээд тэнцээ ямар ч хэрэглээ байдгүй. Тэгээд түүнийг дагсан тог захилгааны зардал, байрны зардал гэдэргээд маш их юм авч байгаа. Эдийн засгийн асуудалтай бол өөрөө маш их уялдаатай л явах асуудал байгаа юм л та. Тийм ээ тийм 5G нэвтрүүлэх шиг нэгэл ер нь эхний ээлжинд одоо суурин газрууд гэж таасаа хэлж байна. Гэхдээ одоо ингээд 5G технологи гэдэг хуулиасаа их гүрнүүдийн өрсөлдөөн гэдэг
дурдаад өнгөрлөө л дөө. Одоо ерөөсөө сүүлийн хэдэн жил Америк хятадын гэдэг юм уу их гүрнүүдийн хоорондын харилцаа их таагүй байна. Худалдааны дан хүртэл явлаа. Сүүлдээ бүр технологийн дан одоо энэ манай үзэгчд бас өдөр тутмын мэдээнээс харж байгаа Huawei-тэй холбоотой, ZTE-тэй холбоотой, ByteDance-тэй холбоотой гэл ерөөсөө л ингээл дандаа технологийн салбарлуулж эхлээд байна. Ер нь энэ технологийн хөгжил, мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн салбарт ингээ хоорондоо өрсөлдөөд нэг нөгөөгөөс өрсөд нөгөөгөөсөө давуу талтай боллоо гэд тэд нар юу ач. Тий яг уу энд зүгээр шууд утгаар харах юм бол хэрэглэгч нэгдүгээр тоожж байгаа. Зүгээр та яг өөр дээр ингээд бодож хэлбэл эцсийн дүндээ бол эцсийн дүндээ хэрэглэгч тоожж байгаа. Тухайн одоо үйлдвэрлэгч компаниуд, вендорууд зах зээл бүтээгдэхүүнээ гаргахын тулд энэ чинь нөгөө R&D центрүүд ажиллуулад хөгжүүлэлтүүд явж штэ. Тэгэхээр энэ дүнд бол одоо дараагийн технологиудыг маш ихээр одоо хурцтай гаргаж ирэхтэй. Түүнийгээ дагаад одоо энэ чинь нөгөө асар их хөрөнгө оруулалт, дээрэс нь ашигын асуудал яригдэж штэ. Мэдээч эерэг одоо юу гэдэг маш бага зардлаар өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжтэй девайс бүтээгдчих юм бол тэрийг нь хэрэглэгч олноор худалдаж авна гэдэг чинь тухайн орны эдийн засгт шууд нөлөөлж байна л гэсэн асуудал шүү дээ. А түүнийгээ дагаад нөгөө нөлөөллийн асуудал бас яригдэж байна. Одоо жишээлбэл таны дурдаад байгаа бүгд найрамд хятад ард улс бол одоо төмний дурдсан вендоруудыг маш ихээр дэлхийд нийтэд одоо шахаж штэ. Тэгээ тэр нь ч өөрөө бас чанарын хувьд бол тийм муу асуудал яригддаг. Хэрэглэгч хэрэглэхэд хялбар идрээ байнгут бусцаад нөгөө одоо юу гэдэг тэргүүлэх гүрнүүд маань эдний одоо оруулж ирж байгаа мэдээлэл технологийн төхөөрөмжүүдийг бол оруулахгүй тий. Эсвэл татврын бодлогоор барих тий эдийн засгийн нөхцөл байдал дээр яаж ирэх вэ худалдааны дан гэдэг нөгөө таны дөрөвний дурдаад байгаа асуудал гэж хоорондоо уялдаатай л яваад байгаа юм л да. Тийм тэгээд өөрөө энэ нөгөө өрн телефоны мэдээлэл технологийн нөгөө энэ девайсуудыг үйлдвэрлэх энэ core системүүдийн технологиг хөгжүүлэх гэдэг юм чинь өөр асар их мөнгө эргэлдэж байгаа учраас энэ дээр яалтчгүй тоглох асуудал гарах гэдэг юм л да. Тэгээд тэгжээж одоо нөгөө дэлхийд нөгөө байр сууриа баталгаажуулах асуудал дараагийн асуудлууд энэ яригдчих. За тэгвэл одоо энэ дээр нөгөө бид нар жишээлбэл эдийн засгийн хувьд нэг салбарын хувьд хөрөнгө оруулалтын хувьд нэг талаас хамааралтай байж болохгүй гэдэг ч юм уу. Энэ нэг бодлогод манайд байна шүү. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэг улсын хэмжээ 3.1-ээс хэтрүүлэхгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар мэдээлэл технологийн салбар дээр бас энэ дээр анхаарах хэрэгтэй болох гэдэг тийм үү. Одоо бид нар умар төршөөсөө гэдэг ч юм уу одоо түлш шатхууны салбарт, эрчим хүчний салбарт хамааралтай болчоод тэндээс яаж гарч чадах мэдэхгүй ингээл нэг үе үеийн зовлонтой учирчаал байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ IT технологи, мэдээлэл технологийн салбарт угаасаа одоо дэлхийд миний харж байгаа өнцгөр бол тэргүүлж байгаа нь Америк хятад хоёр баг. За манай хойд төрш бол харьцангуй хоцорч яваа байх гэж ойлгож байгаа. За тэгээ Азийн өндөр хөгжилтэй орнууд байх шиг байна. Та түрүүнд дурдсан Япон, Өмнөд Солонгос гэдэг ч юм. Тэгэхээр бид нар эргээд нөө өмнөд төршөөсөө энэ салбарт хамааралтай болчих вэ гэдэг нэг тийм аюулгүй байдлыг эрсдэл байж болох. Тийм тэрийг бол яг хав бас олон талаас нь л харж үзэх хэрэгтэй л да. Тэр төргөө яг бид нар нөгөө геополитикийн хувьд өөрөө их хоёр том гүрний одоо дунд оршиж байна. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол манай өмнөд төрш бол технологийн салбарт бол бас нэлээд тэргүүлэх чиглэлд яваад байна л да. Технологи нь бол маш өндөр хурцтай хөгжиж байна дэлхийд одоо ингэж байна. За яг тэр өмнөг дагаад бас нэг мэдээлэл аюулгүй байдлын асуудал, тэгэл чанарын асуудал, эдэргээл өчнөө том асуудлууд бас давхар яригдах л байх л та. Гэхдээ яг одоо зүгээр нөгөө тухайн энэ салбар маань арай нэг глобалчлагдсан юм салбар учраас зах зээлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань бол өөрсдийн одоо нөгөө хэрэгцээ шаардлагад таарсан бараа бүтээгдэхүүн авахаас аргагүй байна. Тэгээд янз бүрийн ганц одоо жишээлбэл юу гэдэг нэг орны бас тоног төхөөрөмжийг хэрэглээд байгаа юм бол одоо яг судлаачийн өнцгөөс ингээ харж байхад тийм давуу нэг орны юмыг ашиглаж байгаа юм бас байхгүй л гэдэг. Тий одоо жишээлбэл өмнөд төрш буюу бүгд найрамдах тулцаас авч чинь тэгэл баруун орнууд Германы технологиуд байна тий Израилийн технологиудыг авч чинь. За тэгээд цаашаа Америкийн технологиудыг эдгээр авч чинь тий. Яг хамааралтай болсон юм бол одоогоор байхгүй. Одоогоор бол яг тийм одоо нэг улсаас шууд хамааралтайгаар тэгээд одоо сүлжээ үйлчлэгийг одоо зохион байгуулах гэж ярьж байгаа юм да. Дид бүтцийг үүсгэхдээ бол тухайн нэг вендрийг одоо жишээлбэл дамгаа сонгоцсон эдгээр бол бас ховрол харагдчих идэг. Энэ бол судлаачийн өнцгөөс харж байгаа. Гэхдээ яг зөвхөн бусад төрлийн технологийн салбар дээр бас асуудлууд одоо нэг хяналтын камер гэдэг юм чинь хятадаас авсан хяналтын камерын асуудал баруун төртөл асуудал болчиход байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юм бол яг бидний бас анхаарах хэрэгтэй зүйлүүд нэг баг. Гэхдээ энэ дээр нэг ийм юу гарч ирж байна.
За мэдээлэл технологийн салбарт их гүрнүүд өрсөлдөөд зах хязгааргүйгээр төсөв мөнгө цацаад ингээд 5G-г зарлал нөгөө төрн хүртэл одоо ингээд үр харилцаа холбооны компаниудад хэмжээл яваад байна л да. Энийг зүгээр нэг арай нэг эсэргүү өнцгөөс нь харахад хүйтэн дайны үед болж исэн нэг том өрсөлдөөнтэй зарим талаараа зүүж болмоор одоо зүүрлүүлж болмоор юм шиг. Тэрний үгээр би юутай зүүрлэх гэдэг тэгэхээр сансрын удмыг эзлэхийн тулд Америк зөвлөлт хоёр асар их хэмжээний мөнгө төсөв зарцуулсан. Заримдаа бүр одоо шаардлагагүй хэмжээний бүр ямар ч үр ашиггүй зардлуудыг их гаргасан байдаг. Яг хөө мэдээж тэн дээр бол одоо нэг судалгааны шигэлд гарсан шинжилгээ ухааны ахицууд дэвшлүүд байгаа. Гэхдээ гаргасан зардлынхаа хажууд одоо үр дүн бага байдаг ч юм уу. Магадгүй нөгөө улс төр үзэл сурталын хүнийг төрүүлж сансарт нисгэсэн, төрүүлж царан дээр болгосон гэдэг юм нь илүү даваа явцсан юм шиг. Тэгэхээр магадгүй мэдээлэл технологийн салбарын одоо их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн яг үнэтэй ижил дүр зургаар яваад байна гэж үзэж болох тийм өнцгүүд байгаа юм. Байгаа шүү дээ. Ер нь бол одоо нөгөө их 8 гэж ярьдаг шүү дээ. Тэгээд сансрын удмыг одоо тэнд одоо үйл ажиллагаа явуулах өрсөлдөөн сансрын удам руу мэдээлэл технологийн үйл ажиллагааг явуулах өрсөлдөөн өдөр бол одоо байнга л явж шүү дээ. Одоо яг тэр үед бол яг хүйтэн дайны үе гэл ингээл одоо юу гэдэг хоёр улс ингээл хоёр системгээ хуваагдаад хүчтэй харагдчихсан бол өнөөдөр бол хэлбэр нь арай өөр болоод тоглогч нар олон болчлоо шүү дээ тий. Тэгээд тийшээ бүх өрсөлдөөнүүд бол дам утгаараа явж л байгаа. Таны харж байгаа өнцгүүд бол биднэрт мэдэгддэг шүү дээ. Мэдээлэл технологийн салбарч гэсэн шаардлагагүй өрсөлдөөнүүд яваад байна гэсэн үг тий. Сансрын яг нь шаардлагагүй гэхээсээ илүү тэгэр нөгөө бид түрүү хэлжсэн нөгөө энэ өөрөө салбар чинь нөгөө нэг бүх салбарыг дэмждэг нөгөө кросс сектор болцсон учраас хүссэн үсээгүй л одоо энэ салбар руу одоо өрсөлдөхөөсөр аргагүй л болж байна. Ирэлт нь байгаад байгаа учраас энэ дээр бол одоо бүх гүрнүүд бол тоглолт бол хийж байна. Тэгээ тэрэн дээр шаардлагагүй гэхээсээ илүү яг ирэлт нь байгаа учраас маш их хэмжээний нэмэгдэх учраас. Тэгээ цаашиж одоо энэ үйл явц бол одоо хурцтай цаашаа буруулан ирчимж штэ. Одоо та мэдж байгаа ажил дээр 4-р хувьсгал гэх юм чинь гол суурь юм бол одоо мэдээлэл технологи IT хиймэл оюун ухаан гэл те энэ асуудлууд байгаа учраас ерөөсө гол суурь юм нь бол одоо үндс нь бол одоо яг энэ мэдээлэл технологийн талын өрсөлдөөн байгаа юм л да. Тэгэхээр яг зүгээр мэдээж уламжлалт сөргөлтөө өгүүлсэн. Гэхдээ үндсэн талбар бол явандаа мэдээлэл технологи тий. Одоо 5/4-ийн ярьж байгаа тэр 5G гэдэг бол зөвхөн нэг л салбар нь. Ерөөсөө нэг салбар шүү дээ. Одоо сайн нэг хоёлаа сансрын удам гэдээ ярьлаа л да. Тэгээд хиймэл дагуулга гэдэг нэг зүйл байгаад. Одоо энэ яг ямар учиртай гэдэг дээр бас хүмүүс нэг мэдэхгүй байх. Манайхан бас нэг хиймэл дагуулга хөрөглөө гэж үе их мэдээ гаргадаг тий. Одоо яг ямар учиртай, ямар ач холбогдолтой гэдэг талаар ойлгодог мэддэг хүмүүс бас тийм олонх биш болов уу гэж бодчих. Тэгээ сая яг миний бол арай нэг ойр үйдэг асуудал нөө тагнуулын зорилттой хиймэл дагуул гэхээр л надад арай юу байгаад байдیں۔ Тэрнээс биш мэдээлэл харилцаа холбоон дээр ер нь хиймэл дагуулын оролцоо гэдэг нь. Тий. Хиймэл дагуулын асуудал ярихаас эхлээд суур үндсэн ойлголт болох энэ дэлхийн гадаргаас дээш одоо энэ байршиж байгаа одоо энэ одоо та сонсож байгаа нам орбит, дунд орбит, дээд орбит гэдэг нэг асуудал байдаг. Тойрог замын асуудал ярьж байна. Энийний талаар бас ойлголт байх болов уу гэж бодож байна. За яг нь нам орбит гэж бид нар юу ярих гэж байгаа вэ гэхээр нэг 160 км-ээс тий нэг 500 км орших тий. Дэше 1200 км-д орших хэсгийг бол бид нар нам орбитийн хэсэг гэж юу яриад байгаа. Судалгааны байгууллагууд сүүлийн үед бол янз бүрээр л ярьж байна. За түүнээс дэш 12,000 км хүртэлх бол нэг дунд орбит буюу GPS барьж байгаа. За түүнээс дэш бол одоо нэг хөдөлгөөнгүй орбитийн хэсэгт бол одоо том тандан судалгааны хиймэл дагуулын станцууд гэж барьж байна. За яг одоо та бид танил болоод эхэлж байна л та тийм. Starlink-ийн үйлчилгээ гэл тийм. Тэгэл нөгөө OneWeb гэл тийм. Эдгээр бол одоо яг нэг төрөний миний дурдсан нам орбитийн хэсэгт мэдээлэл технологийн одоо интернетийн харилцаа холболтын үйлчилгээ үүсгэж байгаа компаниудыг яриад байгаа. Тэгээ яг дөр зарчим нь бол яг сателлитийн технологи дээр явж байгаа хэрнээ нам орбитэд оршоод байгаад маш их олон хэмжээний хиймэл дагуулуудыг одоо дэше дэлхийн гадаргаас дэше тэр орбитэд авч шидэж байгаа байхгүй. Тэгээд одоо хэрэглэгчтэй шууд одоо интернет өндөр хурдыг өгөх тийм боломжийг үүсгэж байгаа. Тэр уламжлалт гэдэг байгаа тэр хиймэл дагуулууд бол түрүүний тэр дунд дээд орбитэд бол одоо нэлээд л байршицсан л байгаад л да. Ихэнх нь бол янз бүрийн зориултын хиймэл дагуулууд нь ихэвчлэн харилцаа холбоо байж гин телевиз, радио, олон сувг нэмэх нь тандан судалгаа гэж их том юм байна. Одоо дэлхийн тандан судалгаа
цагуур тий цагуурын өөрчлөлтийг судлах, уур амьсгалын өөрчлөлтийг судлах асуудал. За тэгээ нөгөө таны яриад байгаа цэрэг дайны зориулттай одоо өндөр хөгжилтэй хиймэл дагуулууд гэдэг гих мэтчлийн ингээд байж байгаа. За яг таны түрүү ярьжсэн манай Монгол улс бол сая өөрсдийн нөгөө хиймэл дагуулыг бас намар бит рүү хөрөглөө гэдэг бол энэ бол маш том дэвшлэл дээ. Яг энэ салбарын залуу хүний одоо судлаач хүний хувьд харахад бол одоо энэ бол маш л талархууштай. Бас бид нар их том зүйл рүү алхаж орж байна. Энэ цаашдаа ингээд хөгжөөд явах. Бид нар бас өөрсдийн гэсэн тандан судалгааны хиймэл дагуултай, тийм харилцаа холбооны дагуултай болно гэдэг бол бидэрт бол маш том боломжтой юм байна. Тэгэхээр хиймэл дагуулын хувьд бас ялангуяа харилцаа холбооны хиймэл дагуулын хувьд гаднаас хамааралтай байна гэдэг бас эрсдэлтэй зарим талаараа. Тийм эрсдэл байл гэх юм. Тэгээ эрсдлээс гадна эн чинь нөгөө нэг цааталт нөгөө нэг дахиад зардлын асуудал байгаа. Нөгөө тухайн хиймэл дагуулч бас өөрийн гэсэн нөгөө capacity боёо нөгөө тийм боломжит нөгөө тийм одоо юу гэдэг мэдээллийн тэр нэг агуулгах тийм багтаамж савтай байгаа. Тэр бид транспондер гэж яриад байгаа. Тэгээ тэр нь бол нэлийн өндөр үнэтэй. Тийшээ одоо нэгсэндээ мэдээлэлээ тийш нь хөөргөж тэр хиймэл дагуултай авчиад буцаага цатж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр маш өндөр хэмжээний бас зардал эдэр гарч ийн. Гадагшаа нэгсэндээ валют урсаад ийн гэсэн үг шүү дээ. Тэр хэрвээ бид нар дотоодын хиймэл дагуултай бол өөрсдөө одоо нэгсэндээ тэр мөнгө дотооддоо үлдэн. Дээрээс нь бас хиймэл дагуул хөргөөгүй улс орнуудад бас нөгөө хиймэл дагуулаа бид нар чинь түрээслэх, ашиглуулах гэдэг ингээд маш олон опшн гарч ирэх тэр үндэс суурь болж байгаа юм л да. Нэг зүгээр сониуч асуулт орж ирлээ л дээ. Хиймэл дагуул ялангуяа энэ харилцаа холбооны хиймэл дагуулын салбарт мэдээж улс орнуудын одоо хөргөсөн тоо ч юм уу ашиглалтанд байгаа энэ тоо бол харилцаа адилгүй байдаг баг. Энэ дээр бол одоо их гүрнүүдийн одоо тооны хувьд аль нь арай давуу адилтай гэдэг юм уу байна. Тий, энэ чиглэлд бол яг л одоо Америкийн нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд бол маш их хэмжээний дамгаалсан байдаг. Ер нь хиймэл дагуулынхны хэмжээг. Одоо зөвхөн нам орбитийн чиглэлд ингээд ярихад одоо энгийн жишээхэд одоо нэг Starlink, OneWeb хоёр бол ярил л да. Энэ хоёрыг ингээд ярихад одоо жишээлбэл дангаараа 2000 гаруй нэг компани л одоо хиймэл дагуул өргөцсөн баг шин. Тэгээ үнийгээ дахин одоо дахиад 4-5 дахин нэмэгдүүлнэ гэдэг мэдгдүүд хийчихэд шин. Starlink л дангаараа 2000 гаруй хиймэл дагуултай. Дагуултай байна шүү дээ. Тэгээ 100000 болох гэдэг. Тийм тэгээ OneWeb гэхдээ чинь л одоо цаашаа нь сая өнгөрсөн оны байдлаар хэтэл 1600 1700 хөрөгцсөн гэдэг аль бие усныхан тоон байсан. Starlink гэснээс хоёлаа Starlink-ийн талаар нэг товчхон бас нэг энгийн үгээр тайлбарлах гэдэг үзэл та. Starlink гэдэг одоо манайхан бол их л ярих юм. Elon Musk ч өөрөө дэлхийн хэмжээний од хүн учраас үйлдэлүүд нэг анхааралд байх юм. Тэгээ Монгол руу үйлчлэгээ нэвтэрнэ гэл нэг яригдлаа, нэг боллоо гэл яригдлаа. Тим дарга мөнгө нэгсэн чинь болцсон гингээл ингээл нөө сошиал дээр ингээд байсгээл Starlink-ийн талаар сэдв гарч ирээд байгаа юм. Гэхдээ энэ бол нөө манаас тодорхой хэмжээнд хэрэгэлдэг болсон юм шиг байна. Тэгээ одоо сүүлд юу гэж ярьж байгаа нөхөд Starlink одоо бий болсноор энэ өөрийн холбооны компаниуд бол бүгд дампуурхаар боллоо гэдэг ч юм уу. Тэгээ одоо шууд Starlink ID-гаараа дуудлага хийдэг ийм юу дэлхийн юм болно гэдэг. Ийм хүлээлт дэлхийн нийт үүсчээд байна. Ямар ч байсан технологийн хувьд маш том дэвшил гарах гэж байна гэдэг ийм ойлголтыг бид нар авчаад байна. Starlink гэдэг нь. Энэ яг ямар төсөл яваад ямар зарчмаар ажиллаад байна? Тэг яг хөө зүгээр төрөний миний нэг ярьдаг л яг хөө технологийн хувьд бол өөрөө нам орбитэд байрсан. Хэрэглэгчтэй шууд одоо аплинк үсгэсэн тийм л технологийн хэлбэр байгаа юм л да. Шууд хиймэл дагуултай одоо connection үсгээд тэгээд тэмчнээс одоо мэдээллийг интернет одоо урсгалыг хурдтай авах тийм зорилттой ийм байгаад байна. За тэр төрөний нөгөө нэг одоо эн чинь бас нэг болгоомжлол ч юм уу те Starlink орж ирээд одоо юу гэдэг Монгол улсын харилцаа холбооны салбар, интернетийн салбар дампуурна гэдэг ч юм уу те сөрөг нөлөө үзүүлнэ гэвэл бас тэр талд бол өрөөсгөл ойлголт болоо гэж бодож байна. Тэгээ энэ чинь нөгөө яг зорилттой сегмент зориулсан зах зээлийн үйлчилгээнүүд байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл тий хот суурин чиглэлд бол одоо яг суурин чиглэлд бол Starlink-ийн тоног төхөөрөмжийг аваад ашиглана гэдэг бол бас хүндрэлтэй юм зөндөө байгаа шүү дээ. Одоо гарацаас нахвал яг дээшээ хардаг тэгтэл хотын төвд бол одоо тийм тавьдсан байж нэгвэл бас нэг талаар бас хүндрэлүүд байгаа. А тэрний оронд одоо юу гэдэг өөрсдийнхөө одоо улс орны хэмжээний ISP компаниудаас интернет авах юм бол маш хэлбэрээр битэр авах боломжтой. Тэгээ эн чинь нэг зорилттой зах зээлтэй л байхгүй. Ерөнхийдөө одоо нэг Starlink-ийн үйлчлэгийг авч байгаа хүмүүсийг дийлэнх нь хараад тахт бол орон нутагт
зориулж авч байгаа хүмүүс бол их хвчлэн байх шиг байна. Сүлжээгүй хэсгүүдэд бас Тийм баг. хэрэглэхэд амар гэдэг. Нөгөө талаасаа тэр яг хөө тэр нэг сошиалд явж исэн юмнуудыг харахад бол зүгээр яг хөө тэр нэг дарга мөнгө нэгсэн гэдэг асуудал бол би бол тэрийг бол хувийн өнцгөөс харахад бол худлаа болов гэж боддог. Би бас тэгж бодсон. Тийм зүгээр тэр юу гэхээр манай Монгол улс бол өөрөө бас харилцаа холбооны тухай хуультай. Тэ тэгээд түүнийг одоо юу гэдэг бодлого зохицуултыг гаргадаг захин хөгжил харилцаа холбооны яам. Тэгээд тэр нь бодлогын хэрэгжилтийг нь барьдаг, нөхцөл шаардлага журам гаргадаг, зохицуулах хороо гэж байгаа. Тэгээд тухайн одоо юу гэдэг Starlink байна уу, OneWeb байна уу хин ч гэсэн орж ирсэн Монгол улсын нутаг дэвсгэрт гэж ярина шүү дээ энэ чинь. Үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол тусгай зөвшөөрөл гэж юм байдаг. Тусгай зөвшөөрлийн хүрээнд манай нөхцөл шаардлагыг бас тэд бас даах хэрэгтэй асуудал. Ямар ч том компани яригдана. Тэгээд дээрэс нь одоо нөгөө талаасаа ч гэсэн төрийн өнцгөөс харахад ч гэсэн одоо гадны энэ компаниуд орж ирэхэд ямар хууль журам бид нар гаргацсан байх хэвээр ямар зохицуулт хийх хэвээр гэдэг нь тэр процессууд нь жоохон яваад бас хугацаа орсон болов уу гэж харддаг шүү дээ. Тэгээд батлагдсны дагуу одоо энэ гадны компаниуд орж ирж байна гэж харж байгаа. Эрх зүйн зохицуулалтаа хийх шаардлага угаасаа байсан тийм. Тэр бол угаасаа зайлшгүй юм шүү дээ. Одоо хаанч айлтлагын айлч улсад очсон тэр эрх зүйн зохицуулалт гэдэг юм чи өөрөө малгай юм чинь тэрийг барих хэрэгтэй. За тэгэхээр Starlink-ийг бол одоо массын хэрэглээг нэвтрэхгүй гэж та бол одоо ямар нэгэн байдлаар манай дотоодын зах зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бол ноцтой саад боловсруулж чадахгүй гэж харж байна тийм үү? Ирээдүйн 20-30 жилийн дараах асуудал мэдхгүй байна. Гэхдээ ойрын одоо юу гэдэг те хувьд бол одоо ойрын гэдэг чинь юу гэдэг те 10 жилийн асуудал яригдах гэдэг шүү дээ. 5-аас 10 жилийн хугацаанд бол нэг айхтар тийм одоо зах зээлд одоо импакт үзүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Тийм импактыг бол үзүүлэхгүй болов гэж зөвхөн харж байгаа. Тэгэд одоо энэ Starlink нэвтэрсэн байгаа бүс нутгуудад ч гэсэн харж яхад одоо шинэ технологич гэсэн ингээд нөх хугацааных нь хөгжил тэгээ нэвтрэлтийн хурд хэрэглэгчийн хэрэгжилж байгаа байдал зан төлөвүүдийг ингээд ажиглах юм бол одоо яг импакт үзүүлэх хэмжээнд бол одоохондоо бол очоогүй мэдэгдэл байгаа юм л да. Нэг 7-8 тийм нэг суурь үзүүлэлт өгөх мэдээллийн технологид одоо яг нэвтрэхэд яг одоо нэг бидний мөрт хэрэглэгч нэг хэрэглэхэд нэг хялбар гэж user friendly гэдэг гэдэг шүү дээ. Тэр өнцгөөс харахад хүртэл бас арай болоогүй болов гэж харж байгаа. Гэхдээ цаашид бол энэ технологи руу дэлхийн нийтээр явах нь бол одоо бас одоо юу гэдэг сав чиглэл гэдэгтэй адилхан ингээд хоёр чиглэл хоорондоо нэг хэмжээнд явах бол гэж бодож байгаа. Тэгэхдээ одоо нэг ийм асуулт байгаа юм. Тэгээ нэгнийгээ дэмжих нэг тийм хэв шинж байгаа дээ. Одоо нэг интернет гэдэг юм уу өөрийн харилцаа холбооны хэрэглээ ингээд нэмэгдээд байгаа учраас энэ нэргээд тэр салбарын компаниудын бүгднгийнх нь үйл ажиллагаанд эргэн нөлөө үзүүлээд байна тийм үү? Хэрэглэгч тэрний талаар илүү их нөө хэрэглэх дадалтай болоод одоо нөө эвгүйгээр хэлэхэд баг донтоод гэдэг юм уу те. Нөө салж чадхаа болох тусам бүгдийнх нь үйл ажиллагаа өргөжих гээд байна. Тэгэхээр мэдээлэл харилцаа холбооны зах зээлийг бусад салбартай харьцуулахад нэг нь нөгөөгөө шахна гэдгээс илүүтэйгээр баг дэмжиж байгаа хэв шинж бас байх гэдэг юм. Тийм байлгүй яг одоо тэгэл эн чинь бид нар ч гэсэн зүгээр яг алхам тутамдаа бас давхар л энэ мэдээлэл технологийн харилцаа холбооны үйлчлэг гэдэг давхар аваад жишээлбэл одоо та юу гэдэг гэртээ IP телевизтэй бол цусландаа очиход сателлит юм уу тий бусад хүлээж авч чинь тий. За тэгэл юу гэдэг нэг оператороос дугаар аваад ярьдаг бол нөгөө оператороос юу гэдэг өөр дата мата ашигладаг ч гэдэг юм уу энэ зөвхөн жишээнүүд шүү дээ. Ингээд энэ болгон чи ингээд яг нэгээ дэмжиж явж идэг нийлмэл юм байгаа юм байна. Тэгээ нэг хүмүүс яриад олон улсад ч гэсэн судлаач нар хэлээд байгаа шүү дээ. Мэдээлэл харилцаа холбооны технологи энэ хөгжлөл өөрөө угаасаа нэгдэн нийлэлт рүү явж байгаа. Явж сүүлдээ нэг юм цогцсон юм нейтрал цогцсон юм суур систем үүснэ л гэж хараад байна. Тэгэхдээ одоо яг нэг тиймэрхүү үе их мэдээллүүд гардаг нэг өнцөг байдаг. Энэ одоо мэдээлэл технологийн одоо ухаалаг утаснаас ч гэдэг юм уу татгалцъя гэдэг. Гэхдээ хүн эзэж татгалцахгүй тий. Одоо хэрэглээ бол буурна гэдэг зүйл бол байхгүй бах тийм үү. Ер нь бол тэр өнцг рүү явна гэдэг бол өөрөө айгүй өрөөсгөл ойлголт болж байна. Бидний амьдралын энэ хэв шинж дадалтаа өөрсдөө ингээд бүр салшгүй болцсон юм болоод та ч гэсэн боддог одоо урд нь энэ ухаалаг утас барихгүйгээр яаж энэ хурдан цахим шуудангуудаа шалгадаг байсан мэдээллүүдийг яаж авдаг гэсэн цахим хуудасуудаар тий
мэдээлэл яаж авч байгаа тийм сошиалын платформуудыг ашиглаж бид нар ч маш их ажил амжуулж штэ бас цааталтаа мэдээлэл авч байгаа ч гэсэн тэгээ энэ болгон байхгүй байхад одоо банкны үйлчилгээ тийм төрийн үйлчилгээ эдрийг юу яаж авах хэрэгтэй байсан гэдэг толгойд орохгүй байгаа штэ. Тэгээ сүүлдээ одоо 5 жилийн дараа хэд бол ч юм уу 10 жилийн дараа бол энэ бол бүр улам л өндөр хэмжээнд технологи нь хөгжих баг. А дээрээс нь бүр салшгүй болох. Одоо тэгэл ямар санда юу гэдэг 4-5 настай хүүхдэд ингээд Nokia утас үзүүлсэн чинь те энэ юу удирдлага юм уу гэд те бүх хүүхдүүд тоочтой утсан дээр ингээд гараараа оролтдог болцсон идэрч ерөөсөл бидний амьдралд ерөөсөө ингээд салшгүй дадал болоод орцсон л юм л да. Амьдралтаа ингээд бүр уялдаа болоод ингээд ороод ирсэн асуудал. Тэгж яхад 20 жилийн өмнө Nokia бол бидний хувьд бүр төсөөлшгүй том технологи байлаа шүү дээ тий. За тэгэхээр одоо ингээд монголчуудын хэрэглээтэй холбоотой таасаа хэрэглэгчний сэтгэл зүй гэж нэг чухал ойлголтын талаар ярьж байгаа шүү. Ерөн зүгээр тэр сэтгэл зүйн асуудлыг хөндөхөд тэрнээс гадна ерөн зүгээр монголчууд ингээд нэг бид нэр сошиал медиагийн хэрэглээгээр Аз тэргүүлт юм байна гэдэг ч юм уу юм судалгаанууд байдаг. Нэг хүнд ногдох Facebook хэрэглэгчийн тоогоор оч гэдэг юм уу те. Одоо дундаж өнгөрөөдөг цагаараа ч юм уу тэргүүлт юм байна гэж. Тэгэхээр эндээс үүдэлтэйгээр эргээд ямар асуулт гардаг вэхээр бид нар яг дэлхийн хэмжээний технологиг ашиглаж чадж байгаа юм. За яг хуу одоо та түрүү хэлж чинь дэлхийн 80 гаруй улс бол 5G технологиг нэвтрүүлсэн байдаг гэсэн баг. За тэгэхээр бидний хэрэгжилж байгаа энэ технологи, бидний ашиглаж байгаа интернетийн хурд, бидний ашиглаж байгаа өрөө холбооны үйлчилгээ. Дэлхийн стандарт үнэхээр нийцэж чаддаг бол. Тийм нийцэлгүй яг хоо энэ бол бүр нийцэж байгаа гэж би бол хэлж чадна. Бусад салбарын хөгжлөөс давчаад байгаа тийм үү? Одоо манайхтай төстэй эдийн засгтай юм уу? Төстэй үзүүлэлттэй улсуудынхаас бол давуу байх гэдэг шиг байна тийм. Харилцаа холбооны салбар бол өөрөө амар глобал салбар. Технологи аягүй хурцтай хөгжиж идэг, өдөр тутмаар шинжлэгдэж идэг. Ийм салбар дээрээс нь зүгээр Монгол улсын харилцаа холбооны салбарын зах зээлийг ингээд ажиглаж яхад бол өөрөө арай либералчлагдсан тийм салбар юм шиг харагдана. Төрийн ямар ч оролцоо яг хөө төрийн зохицуулалтын асуудлууд бол хууль эрх асуудал байна. Гэхдээ одоо тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд маань өөрсдөө аягүй нөгөө хурдцтай тийм ээ. Ингээд одоо хамааралгүй гэж ярих юм уу тийм ээ. Ингээд маш хурдцтай хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийн тулд ингээд хөгжөөд явцсан учраас хөгжил нь бол дамуугаар харагддаг. Та нөгөө түрүүний хэлж штэ. Бидэртээ яг нөгөө эдийн засаг те хүн ам те ингээд төсөөтэй үзүүлэлттэй улс орнуудтай харьцаад бол Монгол улс бол одоо маш мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт бол маш өндөр хөгжсөн улсуудын тоонд бол ер нь орно шүү. Тэгээд ямар сайндаа нөгөө нэг сошиалт ингээл харж яхад дата үнэтэй байна, үнэгүй байна гэл ингээл яриад байдаг штэ. Тэгээ олон улсын жишгтэй ингээ харьцуулаад унсахад бол бид нар маш хямдхан дата хэрэглэдэг улс шүү дээ ер нь бол тий. Тэг яг хоо энэ чөлөөт яг энэ зах зээл дээр ингээд либералчлагдаад ингээд хурцтай хөгжсөний үр дүнд бол ерөөсөө хэрэглэгчл хожиж байгаа юм л да манай салбарын хэрэглэгчл хожиж байгаа. Олон улсын идэвхтэй өрсөлдөөн хөгжин дээр нь манайд бас их олон компани байна тий. Ер нь яг энэ компани тоог бол бас монголчин хүн амтай зах зээлийн тоонд бол их өндөр гэж ярьдаг. Гэхдээ олон байснараа өрсөлдөөн нэмэгдэж байгаа гэсэн эрг үзүүлэлт юм байна. Тийм тэр одоо олон салбарт олон тоглогч байна. Одоо баг байна гэдэг бол бас харьцангуй асуудал яригдаад байгаа юм байна. Нөгөө хүн амын тоотоо ингээд харьцуулаад үзэхээр их юм шиг харагдаад байгаа хэрнээ яг манайхтай төсөөтэй улсуудтай ингээд бас харахад тэнд манайхаас олон тоглогч орцсон ийм газрууд байна шүү дээ. Тийм ээ тийм. Тэгэхээр нөгөө энэ бол бас харьцангуй ойлголт аа. Гэхдээ зүгээр яг энэ дундаас би нэг л юм ихтгэлтэй хэлж чадна. Хэрэглэгч бол өөрөө айгүй хэрэглэгчд боломж олгоод байгаа юм чинь. Тэг энэ компаниудын нэг одоо үн тарифын бодлого, технологийн хөгжүүлэлт те энэ байдлаас яг хин хожоод байгаа вэ гэх юм бол ерөөсө хэрэглэгчд маш таатай нөхцөл байдал үүсэт. Энэ сайн үйл явдал гэж бодож байна. Зүгээр дэлхийн жишгээж гисэн харсан зөв явж байгаа салбар учраас хэрэглэгчд айгүй таатай нөхцөл үүсэт байна л да. Хэрвээ ямар нэг тийм буруу процессын одоо юу гэдэг алдаа ч юм уу байх юм бол хэрэглэгчтэй айгүй хэрэглэхэд хэцүү үнийн хувьд ядаргаатай ингээд ийм сүрэг үр дагаврууд гараа шууд тий. Ерөн сүүлийн 20 орчим жилд гэх юм уу 20 гаруй жилд үнэн тогтмол буурж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бол ер нь өөр харилцаа холбооны тийм яг болов гэж бодож байна. Бид нэр одоо залуу байхад бага байхад бол асар өндөр үнэтэй мессеж бичдэг дата гэж байдаг. Асар өндөр үнээр утсаар ирдэг байсныг бас яг үнэ. Ярих хэрэгтэй. Одоо бол баг одоо оператор дотроос үлжээ баг ярианы үнгөө шүүд юм уу тийм үйлчлэг бол бүр асар их байна шүү дээ. Тийм яг үнэ. Тэгээ нөө түрүүний хэлдэг хэрэглэгчийнхаа нөгөө хүсэл сонирхол тэг юм тааруулсан маркетингийн бодлогоодыг
гаргаад тэгээд тэндээс нь одоо хэрэглэх сонголтоо эхлэх боломжууд үүсэж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр нөө төрийн монопол үүсэхгүй байх. Одоо либерал гэж ярьж түрүү либерал аливаа салбар тийм өрсөлдөөнийг дэмждэг байх нь өөрөө ямар ач холбогдолтой вэ гэдэг бол эндээс бас харагдаж байгаа. Манай дээр бол бас миний зүгээр хөвгнийхээ өнцгийг энэхүү хооронд хэлчихэд тийм либералчлал явагдах хэрэгтэй салбарууд бол их олон байгаа юм шиг харагддаг. За үндсэн сэдв рүүгээ эргээд оръё. Тэгэхээр за монголчуудын хувьд одоо ингээд технологийн салбар гэдэг нэг том юмыг та ингээд цогцоор нь авч үзнэ гэж юм тийм үү? Одоо энэ дээр чинь нэг нөгөөгөө дэмждэг хэв шинжтэй интернетийн үйлчилгээ, одоо өөрийн холбооны үйлчилгээч гэдэг юм ингээд яваад явсаар телевиз гэдэг чинь. За телевизийн асуудал руу ингээд ороод үзэхэд эргээд одоо нэг ойлголт байна л да. Олонний дунд. За одоо яста хинч телевиз үзэх болчихсон. Гэл те. Одоо ялангуяа залуучууд бол телевиз үзэж байгаа хүн багасцсан гэдэг. Одоо энэ бол нэг бага нийтлэг ойлголт байгаа даа шүү дээ. Тэгэхээр ер нь телевизийн хэрэглэгч гэдэг юм үнэхээр одоо нэг та түрүүн нэг нөгөөгөө дэмжиж байгаа гэж асуусан болохоор би яагаад нөгөө сошиал медиа чи өөрөө телевизийн салбараа шахаад байгаа юм шүү. Тий яг хоо энэ дээр бас олон талаас л харж үзэх шаардлага байна. Нэгдүгээрт өөрөө одоо нөгөө хэрэглэгчийн зан төлөв гэж нэг асуудал яриад шүү дээ. Энэ хэрэглэгч бол өөрөө одоо уламжлалт гэж ярих энэ телевизийн нэвтрүүлэгч юм бол нөгөө нэг дээр үед бол одоо дээр үед гэлтгүй саяханд л одоо нэг 10 жилийн өмнө 18 жилийн өмнө нөхөж ухрааж үзэх үйлчилгээ дээр байдгүй байхад тухайн нэг цагт нэг акшнд одоо нөгөө контент үүсгэгч креатор буюу одоо телевизийн одоо нөгөө нэг баталсан програмыг одоо сонголтгүй үзэжсэн тэм цаг үе байхгүй. Технологийн боломж одоо яаж байгаа вэ гэхэлэр одоо нөгөө нөхөж ухрааж үзэх үйлчилгээ эдрийг ингээд гаргачаар яг нэг цагт нэг акшнд олон үзэлт хийж байгаа тэр байдал тэр юм л одоо нэг өсөндөө багасч чадбайгаа нь асуудал байна. Тэрийг хүмүүс телевиз баг үзээд байгаа мó гэж хараад байгаа байхгүй. Яг хуу залуучуудын хувьд ингээд насны сегментээр нь аваад үзэхэд бол нэрээ яг хуу одоо орчин үеийн залуучууд юу гэдэг 24-5-аас доош насны залуучууд баг үзчихэж магадгүй. Гэхдээ нийт массыг ингээд сегментээр нь хараад үзэх юм бол одоо телевизийн үзэлт буурсан асуудал бол байхгүй шүү дээ. Телевизээ бол хүмүүс үздэгээрээ үзэж л байгаа, уламжлалт технологиуд байж байгаа. Харин одоо зүгээр телевизийн технологи одоо энэ уламжлалт байдлын хажуугаар нэг одоо шинэ платформуд гарч ирээд байгаа нэг OTT-ийн асуудал яриад байгаа. Video on demand гэх асуудал ярьж байна те. OTT чинь бол одоо урд нь бол юу гэдэг юм бид нар одоо интернетээр телевиз үзнэ гэдэг бол бас тийм одоо юу гэдэг нэг хүнд бол хэлбэр биш асуудал байсан. Тэгэхээр одоо бол одоо өрн телефоны манад одоо жишээл үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрийнхөө үйл ажиллагаа одоо үндсэн үйл ажиллагааг дэмжихийн тулд одоо жишээлбэл те платформуудыг гаргаж ирсэн бол одоо бараг тэр нь өөрөө тухайн үндсэн телевизийнхаа үзэгчтэй өрсөлдөх хэмжээний өндөр хэмжээнд контент дээр суурлаад үздэг болсон баг жишээ. Тэгэхээр ингээд нөө технологийн хэлбэр нь өөрчлөгдөд байгаа боловч телевиз үзэлт бол буурсан гэдэг дээр бол би бас яг тодорхой хэмжээгээр буурсан баг. Гэхдээ одоо бүр одоо төвний төрний хэлдэг шиг телевиз үзэхэ болцсон штэ гэдэг бол бас өрөөсгөл ойлголт байхгүй юм чинь бас. Харин нөгөө нэг хэв шинж нь яаж шилжсэн бэ гэдэг. OTT рүү хэдэн өмнө ороод байгаа. Тэр залуучууд чинь өөрийнхөө смарт утсан дээр OTT-гийн одоо юу гэдэг тухайн компани платформыг суулгацсан байна шүү дээ. Тэгээ OTT гэдэг нь одоо Look TV, Sky Go гэдгийг хэлээд байгаа. Гэдэгтэй адилхан тийм. Монгол улс бол одоо Mo TV мэвийг л зөндөө байна шүү дээ. Тэгээ тэр хэлбэр л үздэг болцсон. Тэгээ тэдний ч гэсэн одоо тухайн одоо зах зээл дээр үйл ажиллагаа хийж байгаа компаниуд нөгөө дэмжихийн тулд шинэ контентууд гаргах чинь зөвхөн одоо та ажигласан бол зөвхөн тэр платформ дээр тим юу хийж ин те нээлт хийж ин их ч юм бол хүмүүсийг тэрийг бодолтож авч үзэх хэмжээнд л байгаа даа. Хэлбэрийн хувьд жоохон өөрчлөгдөж байгаа л гэж харж байгаа. Тэр дээрээс насны бүлэг дээр ер нь яг зүгээр телевизийн ерөнхий хандлт бол буурахгүй гэж би одоо нэг ингэж ойлгох гээд байна. Яг тодорхой нэг цагт суугаад Халтар царайт гэдэг киног үздэг байсан шиг үе бол өнгөрсөн. Халтар царайтыг хүмүүс үзэхгүй биш үзэж байгаа. Яг үнэ. За заавал халтар царайт биш ер нь тодорхой нэг контент. Тэрийг нэг хэсэг нь ухрааж үзэж гин. Нэг хэсэг нь яг мэдээж хүлээгээд шууд үзэж байна. Нөгөө хэсэг нь магадгүй OTT ч юм уу одоо нэг тодорхой нэг контентийг тийм цахим платформ ашиглаад үзэж байгаа. Тэрнээс биш телевизийн ерөнхий контентийг үздэг хандлт бол буурсан зүйл байхгүй. Байхгүй тий. Олон улсын судалгааны байгууллагууд ч гэсэн энэ судалгааг сүүлийн хэдэн жил хийж ин л да. Одоо баруун төвтэй улсууд бол ялангуяа нэлээд хийж ин яг одоо энэ телевизийн салбар ер нь яг ямар хөгжилтэй байна те. Цаашид яг ямар хэлбэртэй болохын
үзэгчид яг юу хүсэж байгаа ингээд харахад бол үзэлт бол байгаа. Тэгэхдээ технологийн шилжилтүүд рүү ингээд хуваагдаад орсон юм байна. Таны түрүүний та бол яг зөв поинтыг гаргаж ирж зарим нь хүлээгээд үздэг, зарим нь нөхөж ухрааж үздэг, зарим нь бол смарт утсаараа үзчихдэг юм асуудал байгаа. Тэгтээ нэг юм л үзэж байгаа. Тэгтээ яг үнэхээр сонирхолтой контентууд бол үзэж штэ асуудал байна. Тухайн телевизийн нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийг л өөрөөр хэлбэрээр үзэж ин л гэсэн үг шүү дээ. Гэсэн санаа тий. Тэрнээс биш одоо яг нөө телевиз гэхэр заавал ингээл зургатныхаа өмнө цомцоод суугаад хажуулаад дуудаж оруулж ир суудаг шиг тийм үзэлт биш. Өөр төрлийн үзэлтүүд яваад байна гэж байна. Тэгэхээр нөө таны хэлж байгаа point буюу нөгөө санаа буюу одоо эцсийн дүндээ мэдээлэл харилцаа холбооны салбарч бүгд нэгнийгээ дэмжиж явж байгаа юм байна гэдэг санаа руу очих гээд байна тийм. Ер нь тэгээд бүх одоо энэ харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар бол явж нэгд нь ил тэр цогц үйлчлэгээл болж очино л доо. Одоо ч тэрний илрэл болоод та хүн харж л байна. IP телевиз зогссон үйлчлэгээнүүд, КТV телевизүүд агсан интернеттэй тий. Тийм тэгээд тэр дээр нөгөө нэг видео он демандын бүх өвтдгийн тэгэл бүх шинэ кинонууд дээр орсон идэрч. Тэгээ гар утас, суурь утас ингээд орсон байх жишээ. IP дугаарууд дээр. Тэгээ энэ болгон чи ингээд ажиглалах юм бол ингээд явсаар байгаад ингээд нэгдэн нийлэлтэнд хүрч ийн л та. Сая жилийн өмнө бас нэг судалгааны материал уншиж яхад бол тэгжсэн. Одоо яг нөгөө гар утас яг хэдийн хэмжээнд очиод одоо нөгөө гар утас биш болох бай тээ. Зүгнэлт кинон дээр гардаг шиг одоо юу гэдэг нэг жижигхэн бугууч юм зүүж байгаа. Дээр нь дарангууд дэшээ гарч ирэнгүүт тэр дотор бүх үйлчлэгнүүд ингээл орцсон байдаг. Тэг яг хэдийн хэмжээнд энэ одоо юу гэдэг смарт утас гэдэг девайсыг халах уу гэдэг мэтэргэл. Яг одоо юу гэдэг технологийн шин чанартай RPS асуудлуудыг бол зөндөл дурдж ийн л судалгааны байгууллагууд бол. Ухаалаг утас гэдэг бүтээгдэхүүн заалга болох байл гэж суугаад байна шүү дээ. Тийм. Хизээ нэгэн цагт алга болох нь тодорхойс. Одоо нөгөө нэг сошиалд нэг зураг яваад байдаг та мэдлэг нэг гар утас тавингуудаа юуг одоо хийж байгаа вэ гэсэн чинь нэг компьютер тавьчихсан. Тэмдэглэлийн дэвтэр, цаг, сэрүүлэг гэдэг юм гээл. Яг тэрнтэй адилхан гар утас, смарт гар утасыг заалга болох бай гэдэг. Тэгээд энэ одоо технологиор тэргүүлэгч гар утасны тэргүүлэгч компаниуд ч гэсэн судалгааны чиглэлдээ яг тэр чиглэл рүү харцсан юм байна гэж харсан. Би өнгөрсөн бас онд нэлээдгүй газруудаар бас R&D центрүүд бас баруунд явлаа. Тэгээд Өмнөд Солонгос төрлөө бас нэлээд явж судалгааны байгууллагуудаар очиж үзэгдвэл яг тэр чиглэлийг ажиглагдаж байна л да. Одоо дараагийн яг Apple-ийн утас яг ингээл одоо нөө хэдэн ширэмтэй 3-4 ширэмтэйгээ яваад ах юм уу те. Одоо юу гэдэг Samsung-ийн утас нуглардаг те. Ингэдэг юм байх юм уу. Энд чинь дараагийн юмнуудын яг хөгжил нь бол ирчээл байна л да. Нэг гинтх нэг сониучхан асуулт ороод ирлээ надад. Та сая хэлж байна. iPhone ингээд 14, 15 гэдэг загваруудын хооронд нэг одоо хүмүүс олонний дунд байдаг л яриа л да. Нэг тийм том зарчмын ялгаа байхгүй. Яг үндэ технологийн хувьд одоо маш олон загвар төрүүлж явж байгаа боловч энэ том компаниуд монопол байдлаа хадгалахын тулд зах зээлийн ашигаа бодоод тийм нэг маш бага өөрчлөлтөйгээ дараагийн загваруудаа гаргадаг гэдэг ч юм уу нэг ийм яриануд байдаг. Тэр бол бас нэг өнцгөөс харахад бол яг тийм зүйл ажиглагддаг. Тийм. Маш их ажиглагддаг. Нөгөө түрүүний ярьдаг нэг өрсөлдөөн дээр л хэрэглэгчийн девайс талдаа тэр идэж өрсөлдөд шүү дээ. Нөгөө талд нь болохоор одоо нөгөө дид үтс талд нь өрсөлдөд байгаа бол нөгөө талд нь хэрэглэгчийн өрсөлдөөн. Дээрээс нь одоо нөгөө технологийн өндөр хөгжилтэй холбогдуулаад энэ чинь бас өөрчлөгөөсөөр харахгүй болоод байна л та. Яг нөгөө нэг өнгө үзмжийн ингээ харахад бол нэг юм өөрчлөгдөөгүй юм шиг хэрнээ. Тэр чинь дотоод нь одоо жишээл чипний өөрчлөлтүүд гэж байгаа. Дээрээс нь одоо нөгөө нэг долгион давтамжийн ашиглалтын асуудал дээр нөгөө 4G дэмждэггүй 5G дэмждэггүй гэдэг гэл. Одоо сүүлийн үед бол та ажигласан бол зах зээл дээр гооцнууд 5G дэмждэг гэдэг гэл те. Сурчлагаа хийгээд байгаа нь яг тэрэндээ бас сайжруулалт хийгдсэн байна. Үүнтэй бас дагалдаад бас нэг ажиглах юм бол нөгөө софтверийн буюу одоо нөгөө асуудал яриад байгаа. Софтвер чинь бол өдөр болго хөгжүүлэлт хийж штэ. Одоо тэрийг дагсан бас нөгөө тэр чинь тэгээ тухайн компанидаа бол бас маш их хэмжээний зардлууд гарч байгаа штэ. Том баг ажиллаж байгаа, сайжруулалт хийгдэж байгаа гэдэг асуудал. Тэгэхээр нөгөө таны түрүүний хэлдэг анхны point буюу нөгөө зах зээл дээр өрсөлдөж төрүүлж гар утас нэвтрүүлэх асуудал яригдж байна. Нөгөө талд нь давхар бас технологийн сайжруулалт бас давхар зайлшгүй хийгдэж байна. Яг харьцуулаад арах юм бол бас нэлээ өөр поинтууд яг хэрэглэгч тэрийг хараад үн чинь их адилхан юм шиг байна гэдэг боловч яг ингээд нөгөө талаас нь буюу ингээд мэрэгжлийн үнэнүүдээр харахад бол аргачгүй бас энэ дэр ингээд сайжруулалт хийх хэрэгтэй байсан юм байна.
програм хангамжтайгаа энэ чинь энэ нь уялдахгүй байсан юм шүү дээ. Цөм нь одоо жишээлбэл юу гэдэг тэдэн цөмтэй байх юм бол энэ програм хангамж дээр гацаад ажиллахгүйсэн юм шүү дээ гэдэг асуудал яригддаг. Нөө та өмнө бас хөндлөө одоо мэдээлэл харилцаа холбооны одоо жишээлбэл смартфон одоо ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд ухаалаг гар утас хийж алга болох уу гэдгийг хараад эхэлсэн байна гэж ярьж байна шүү дээ. Гэтэл одоо бид нэр хоёулаа сая бас ярилцлаганд дурддагсан Nokia гэдэг компани байгуулахт байсан. Ухаалаг утасны гар утасны одоо үндсэндээ тухайн одоо Финляндийн том компани. Одоо үе үеийн Nokia-гийн талаар мэдээлэлүүд гарч ирдэг. Тэдэн ажилтнаа сонгогдглоо, санхүүгийн үзүүлэлт нь ингэж гарлаа гэж. Тэгэхээр нөө технологи хөгжинө гэдэг чинь өөрөө технологийн компаниуд шинжлэх техник сорилт байлаад байна тийм үү? Яг үнэ. Одоо Nokia гэдэг компани ухаалаг утасны зах зээлд хүл тавиагүй, бусдаагаа өрсөлдөөгүй. Одоо тэр 2000-ад оны дундуур гарч ирж исэн ухаалаг утасны одоо энэ Apple гэдэг ч юм уу Samsung-тай нийцсэн шинжилгүүдийг хийж чадаагүй, өрсөлдөх хэмжээний шинжилгээг хийж чадаагүй, магадгүй өөртөө ихтэй байсан ч юм уу. Тэрнээс хамаарат унаад байгаатай адилхан мэдээлэл технологийн салбарын өрсөлдөөний цаана ерөөсөө нэг өдөр тутам гэдэг нэг зүйл байна тийм. Яг үнэ. Тий. Ер нь бол та яг зөв одоо яг поинтыг хэлж. Ер нь бол нөгөө өөрөө энэ салбарын хөгжил ингээд цаг минут тутмаар ингэж хэмжигдэж идэг. Тийм байна. Тий. Өнөөдөр одоо ийм технологи гарлаа гэхэд маргааш нь нөгөөтг нь ингээд хийдэг. Тэгэхээр трийгээ дагаад сайжруулалт их одоо байнгын апдейт хийж ярьдаг чинь сайжруулалт их шаардлага үүсэж байгаа. Одоо таны гэрт байгаа телевиз, интернет те бүх зүйл чинь хүртэл байнгын одоо сайжруулалт хийж байгаа шүү. Дид бүтцийг чинь тань сайжруулж байгаа. Тэгэл девайсуудыг чинь сайжруулж байгаа. Апдейт хийж байгаа. Тэгэл ажилтг бол шинэ апдейт гарлаа, апдейт хийгээрэй гэдэг чинь ерөөсөө нөгөө гарч байгаа шинэ цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд бус платформудтайгаа хамтарч ажиллахын тулд тэр девайсуудыг байнгын шинжилгээ хийдэг шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдэг нь ямар нэг одоо би үгтэй нэг компани хэрэглэгчүүд төхөөрөмж удаан солиогүй байх юм бол та сүүлийн гар утас авцсан байдаг. Тэгээ нөгөө Wi-Fi орчинд ингээд нэвтрэггэнгүүт ерөөсөө нөгөө шинэ утас чинь болохоор амар өндөр багтаамжтай хүлээж авах гэдэг. Тэгтэл нөгөө цацж байгаа төхөөрөмж нь ажиллахгүй. Тэгэл ажилласан бол одоо салбарын компаниуд бол дараагийн үеийн төхөөрөмж аваараа идэргээл ингээд рекламдаад байгаа шүү дээ. Тэр чил яг одоо нөгөө нэг таны яриад байгаа цаг үетэйгээ бас нэгдүгээр төвлөж байна. Нэг тэр алхмуудыг ингэж алдахгүй явж байгаа хэл шинжтэй хэлбэр л дээ. Тэр ганц Монгол улсад ч биш шүү дээ. Энд юусоо дэлхийн нийтэд л юусоо яг ийм зүйл явж байна. Тэнд хөгжиж байгаа бол энд яг адилхан ингээд хөгжгөөс өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Ер нь бол харьцангуй глобалчлагдсан. Харьцангуй одоо нэг тийм хол алс зөрүү бол яг монголчууд их хүрнүүдээс нэг зөрүү алга. Гэхдээ Монголоос их хол хоцорч яваа улсууд бас байгаа л байж таарна л да одоо тэр байлгүй яг. Тийм бид нар ч юм бол одоо харилцаа холбооны салбарт бол бас нэлээдгүй бас халахцсан улс шүү дээ. Тэгээд ганц харилцаа холбооны салбар гэхгүй бидний нэг програм хангамж байна те. Тэгэл одоо энэ бүх төрлийн төрийн болоод одоо энэ банк санхүүгийн финтекийн асуудлууд энэ те уламжлалт бус санхүүгийн асуудлууд ч бид нар нэлээд хол халахцсан шүү дээ. Зарим хүмүүс одоо юу гэдэг улс дурдаад явах гадны усаас ирчээд хөө манай тэнд чинь тийм байдгүй шүү дээ. Ханаас ч арай амар болцсон юм шүү гэдэг. Эхнээсээ чинь за зарим улсууд бол Монгол улсад ирж бас нэг туршлага судлана гэдэг шиг яг мэдээлэл технологийн чиглэлд бол ийм системүүдийг яаж хөгжүүлсэн эдгээр туршлага судалж байгаа асуудал байна шүү дээ. Энэ бол утлаа биш яг үнийн асуудал юм чинь. Тийм бодиттой яг бид нар бас тэр чиглэлдээ бас хөгжиж байгаа гэж харагдаж байгаа. Тэрний гэхдээ яг үндсэн шалтгаан нь бол өрсөлдөөн байгаа тань тий компаниудын хооронд. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар одоо шууд зөв төргийн бодлого гэж нэг өнцгөөс нь харах нь өрсөлдөл болчиход. Хамгийн гол суурьшилтгаан бол энэ салбарын компаниудын хоорондын өрсөлдөөн. Зах зээлийн төлөөх тэмцэлсэн гэдэг бас харилцангуй либералчлагдсан салбар шүү дээ. Олон улсад ч гэсэн яг өөрийнхөө хөгжлийг дагаад яг төрөө бол нөгөө талаас нөгөө төрөний тав дурдсан хуулийн эрх зүйн орчны зохицуулалтаа л их дажгүй хийгээд өгчих юм бол ер нь ямар ч ганцхан одоо манай салбарч биш шүү дээ. Бүх салбарт яг нөгөө нэг сайн одоо эрх зүйн зохицуулалтыг хийгээд чөлөөт эдийн засаг руу ингээд оруулах юм бол эн чинь өөрөө хөгжлөөрөө яваад өгч байгаа байхгүй. Би сая хэдхэн хоногийн өмнө нэг мэдээ одоо нийтлэл уншсан л да. Тэгээд тэрэн дээр бас нэг ийм үнцгүүд байсан. Одоо ерөөсөө алс хиттэй улс орн яаж хөгжиж цэцгэлэх нь одоо тухайн улс орны хүмүүсийн хэдэн хувийн интернет ашиглаж байна, хэдэн хувийн мэдээллийг чөлөөтэй авч чадж байна гэдэгт шууд хамааралтай болчихжээ.
энтхэг гэдэг одоо дэлхийн хамгийн олон хүн амтай болсон дэлхийн 4 дахь том эдийн засаг, 5 дахь том эдийн засаг болсон улсад ямар асуудал байгаа вэ гэхээр энтхэгт нийт хүн амынхны ерөөсөө нэг 50 хүрэхгүй хувь нь ахвалаг үтс ашигладаг. 30 хүрэхгүй хувь нь өдөр тутам интернет хэрэглээтэй байдаг. Гэсэн нэг ийм асуудлууд байгаад байна. Гэтэл энийг Солонгост харьцуулахад тэр тон 98, 99 гардаг ч юм. Өмнөд Солонгостой л доо. Мэдээж. Өмнөд Солонгостой барууны орнуудтай харьцуулахад ингээ асар том зөрүү гараад байна. Энэ өөрөө энэтхэг нөгөө нэг дэлхийн их гүрэн болох, нийгмийн өмнө гүрэн болох амбицтай хүрч чадахгүй гэсэн нэг үндслэл байна гэж. Нэг иймэрхүү өнцөг байсан. Яг хөө гэхдээ энийг бас нөгөө талаас нь харах юм бол тэрбум 400 сая хүнтэй энэтхэгт 700 сая хүн өдөр тутам утас ашиглаж л байна гэсэн үг л дээ. Яг зүгээр нийт массаар нь одоо энэ ганц энэтхэг гэлтгүй номхон талан жижиг арлын орнууд ч юм уу технологийн хувьд хоцроод байгаа нь улс орны урт хугацааны хөгжилд иргэдийн боловсролт их сөрөг нөлөөлж байна гэдэг ийм үнцэг. Тэрнтэй та санал нийлэх. Тийм санал нийлнэ. Энэ бол өстой зайлшгүй. Одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай хүртэл шууд уялдаж байгаа асуудал яригдж байна. Та нөгөө сонсчлоосон бах нөгөө цахим хэрэглээ буюу дижитал литеренси одоо яг тухайн орны хүмүүс хэдөө ашиглаж чадчихна гэдэг чинь өөрөө амар том үзүүлэлт байна. Яг өнөөдөр бид нар ингээл түрүүний ярьдаг банкны үйлчилгээ бүх төрлийн аппликейшнүүд юм гээд байгаа чинь бид нар олон жилийн туршид явж иж өнөөдрийн түвшинд ирчээд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ганцхан одоо юу гэдэг нэг 4 жилийн хугацаанд 8 жилийн хугацаанд 10 жилийн хугацаанд ийм үүсчээгүй. Аль л одоо 2000 юу гэдэг 4-5 оноос эхэлсэн одоо юу гэдэг бодлого төлөлтийн хүрээнд явсаар байгаад өнөөдрийн одоо энэ хүмүүсийн цахим хэрэглээ ийм түвшинд хүрсэн чинь өнөөдрийн асуудал байна. Монгол улс бол таны бол саний эдэр point бол 100% санал нийлнэ. Монгол улс бол хөгжиж буй эдийн засагтай харьцангуй цөөн онтой улс. Бидний гол хөдөлгөх зэвсэг хүч бол ерөөсөө л энэ мэдээллийн технологи бид нар ашиглаж өндөр одоо үр дүн гаргах асуудал яригдаад байгаа. Тэрний одоо гол асуудал чинь бол энэ хүмүүсээ одоо энэ цахим хэрэглээнд яаж сурах, интернетэд яаж сурах. Ганцхан бас смарт утас ашигласнаар одоо юу гэдэг тий. Хөгжинг бол бас ерөөсөө л ойлголт. Тэрний чинь зан маш их юм биш үү тий. Одоо энэ химлээ ухааны асуудлуудыг яаж шийдвэрлэдэг болох юм. Тэгээл одоо энэ хэрэглээнүүд гэл маш олон асуудлуудын нийлбэрэл юм болчиход байгаа юм л та. Яа, ухаалаг утас гэдэг чинь бол зөвхөн хэрэглэгдэх хүн л дээ. Тийм яг үнэ. Тийм зүгээр л хэрэглэгдэх хүн. Тий. За одоо ингээд 95 тэр ярилцах цаг бол нэлээд өгсөн байна. Би гэхдээ сая та дурдаад өнгөрлөө хэмэл оюухан гэж нэг зүйл. Одоо ингээд хүмүүс маш их хэмжээгээр юм бол хэмэл оюухан гэдэг болчих. Ингээд нэг зураг хийснээр за энэ хэмэл оюуханаар бүтээсэн. Хэмэл оюухан. Ерөөс бидний өдөр тутмын хэрэглээ болчих. Магадгүй одоо удахгүй болох ч байгаа сонгуулаар их өргөн дийлээр ашиглагдах юм шиг. Ингээд ерөөсөө ийшээ бид нэг тийм хэмэл оюухан гэдэг зүйл хөгжөөл яваад бид нартай яваад байна гэдгийг мэддэг болчих. ChatGPT-тэй харьцдаг болчих. Гэхдээ энийг яг мөн чанарыг бид нар энгийн үгээр яаж ойлгох ёстой юм бэ? Одоо энгийн үгээр ойлгох юм бол асар их дата мэдээлэл дундаас одоо тэр хэмэл оюухан чинь нэг зөвхөн хүн тайлбарлахад нэг инженер буюу одоо нэг хөдөлгүүр ажиллаж байна л да. Маш их дата дундаас мэдээллийг ингэж аваад анализ хийгээд big data гэж яриад байгаа шүү дээ. Их хөгдөлтэй. Хэмэл оюухан их хөгдөл хоёр ч өөрөө яг нэг биений хоёр тал болчиход байгаа байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд бол одоо чат GPT-гээс юм асуугаад байна штэ хүүхдүүд чинь энэ юу вэ гэж чинь трак гэдэг ингээд гаргаад ирж тэр чинь бол маш их хэмжээний өгөгдлийг судлаад танд хариу хэлж байгаа асуудал байхгүй. Маш их датан дундаас шүүж авч байгаа. Шүүж аваад тэрэн дээр бас яг хөө хөгжлийн хувьд ингээд ажиллаж байхад бол одоо нэг аналитик хийх чадвар нь маш өндөр хөгжөөд байгаа учраас тухайн хэрэглэгчийн сонирхож байгаа юмыг маш өндөр наривчлалтай наашин шийдэж гаргаж ирээд байна л да. Тэрэн дээр л одоо чат GPT 3 4 гэдэг ч юм уу тэ жишээ нь. Монгол залуучууд ч гэсэн одоо Монгол GPT ингээд ашиглаад ингээд явж байгаа асуудал. Энд чинь нөгөө талдаа бол яг нөгөө их хөгдлийг яаж боловсруулах вэ гэдэг асуудал. Тэгээ их хөгдөл чинь бол өөрөө нэг хитгэн одоо юу гэдэг жилийн хугацаанд үүсэж байгаа юм биш үү? Маш их олон жилийн хугацаанд үүсээл тэр ингээд явж ирсэн. Хоёрдугаар гэх юм бол дээр нэг манай нэг найз асууж ирсэн. AI буюу хиймэл оюухан гэж яриад байгаа. Энд ч одоо ингээд саяхнаас гараад ирв. Юм бэ тэргээ тэгж байгаа байхгүй. Тэр тэгтэл үгүй байхгүй. Энэ бол аль дэвэн гарт бид ерөөсөө л нэвтэрсэн байсан юм. Одоо та жишээлбэл ажиллаж исэн бол Facebook хэрэглээнд таны нэг сонирхож байгаа юм чинь та юу гэдэг тийм готл хувцс ч юм уу ингээд сонирхчиход 2-3 секунд ингээд тогтоод харчихад дараагийн постууд нь яг танд тэр хэлбэрийн
бараа бүтээгдэхүүнээс сурталчилаад эхэлж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэгэхээр тэр чинь нэг усандоо таныг хэрэглэгчийг энэ хүн хэрэглэгч ийм юм таньж ийн гэдгийг ийм сонирхож ийн гэдгийг мэдээд тантай бараа бүтээгдэхүүний тэр хиймэл оюухан тань руу шийдэж өгч байгаа. Тэгэхээр яг энэ бол тийм одоо яг өнөөдөр гараад ирсэн шинэлэг юм биш. Тэгэхдээ цаашдаа бол улам хөгжих нөлтөө тодорхой энэ бол. Тэгээд хөгжлийн төвшин дээр аль үтэл хөгжүүлэх үү гэдэг бол бас нэлээд сенситив асуудал болчиход байгаа. Бодох хэрэгтэй. Тийм баруунд ч хүртэл одоо яг энэ асуудлаар нэг study group гэж үүдэг шүү дээ, тий. Том study group-уд эрдэм шинжилгээний одоо том институтуудын хажууд гарцсан ажиллаж байна. Яг одоо нэмэл ухаанч аль үтэл очиж зогссон. Тийм магадгүй нэг зөвгөнлөх кинон дээр гардаг шиг юм болчих юм биш үстэй гэсэн айц ч гэсэн арт иргэдийн дунд бол байгаа хөө нийгэмд байгаад байдаг. Яг тэрийг хагалахын тулд одоо эний чинь дагс нөгөө этикийн асуудал гэж маш олон асуудал. Маш өдрөмт. Тийм маш юмуд байгаад. Эцсийн дүндээ хэмэл оюухан гэдэг бол асар их хязгааргүй мэдээлэл дундаас хамгийн боломж төлөвлөгөөг шүүж гаргаж байгаа процесс болох гэдэг. Яг одоогийн төвшөнд чинь тийм байгаад байна. Яванд тэр чинь нөгөө өөрөө суралцаад нөгөө тий мэдээллийг боловсруулад ирэх юм бол бүр дараагийн төвшнөр рүү ингээд орж байгаа байхгүй. Тий. Одоо ингээд нөгөө нэг судлаачийн өнцгөөс ингээд харж яхад бол яг тийм нэг сармаг төвшөнд яг очиод одоо нэг ChatGPT 4 5 гарч ийн гэдэг л байгаа чи яг нэг их өгөгдөл дундаас мэдээллийг шүүгээд илүү наривчлалтай болгоод аналитик байдлаар нэг ёсондоо боловсруулад хэрэглэгчдийг хүргээд байна гэсэн. Тэгээ өөрөө бодоод сэтгэхэд нэг боломжоо илүү сайжруулад ирэх юм бол чи бас дараагийн хөгжлийн асуудал дээр шийдвэр гаргана гэдэг үйлдэлийг эхлэх юм бол бас арай өөр асуудал болох. Эрсдэлч нэмэгдэн боломж нь функцэн ч нэмэгдэх гэдэг гэсэн үг тийм. За баярлалаа танд. За баярлалаа. Таны судалгаанд цаашдын судалгаанд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд манай салбарын асуудлаар бас гэж дуудаж нэвтрүүлэгтээ оруулсан. Танд баярлалаа. Тэгээд танай хамт олон амжилт хүсье. За баярлалаа. За. Баярлалаа үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Эх 7 хоногт энэ цагтаа иргэд болцъя.